манга товчлолтой морил. Өнөөдөр Лупигийн 2 дугаар ангийг оруулах болно. Эхнээсээс 2 дугаар анги. Яг бол баг 3 дугаар ангитай зөв оруулчих. Яа. Хэлцээ. Манай Лупи маань далайж явж идэх ба энэсээр л явж идэх. Далайн шуурга бол манай Лупигийн зэв эвдэрч манай Лупи торхон зор. Лупи төсөөл дотроо хэзээ нэгэн цагт би ийм далайн дээр юм болно доо гэж боддог. Гэтэл нэгэн хөлөг харагдах ба тэр хөлөг нь нэгэн далайн дээрэмчний хөлөг юм. Тэр далайн дээрэмчэнд өнгөс сая л ялтаа байгуулсан болтой нэгэн хүүг ихэл муухайгаар зодож дэрлээ. Уулын саяхан туранхай харагдаад байсан. Ямар тарган юм бэ те? Нэгэн аралтууд аталж байгаа юм уу? Эсвэл энэ хүүг зодож байгаа юм. Үгүй. Далаагаас нэгэн торох болоод энэ дотор ёстой сайхан шар өрг байгаа байна даа гэж хүмүүс боддог. Дотор нь ууг нь бол манай Лупи байгаа шүү дээ тий. Би яг л тэр хүүг оруулж ирэнгүүт яа гэж маш хашгирсаар гараад ирдэг. Бүгдийнх нь ам ангаш юу вэ гэж мардаг. Өрөөндөөсөн хийх 3 залуу зодхоор дээрхсэн манай Лупи ганцхан гараараа өнөө ханыг нь маш хүчтэй цөмөлдөг. Өнөө хаханд нь манай Лупиг арал дээр авчиж хайж гэж хэлээ. Манай дүүгээр одоо нь сэрээд дүүгээ явчих заа юу. Манай Лупиг дүү хайждаг ба дүү маань манай Лупиг идэл торхоноос гарч ирээд яран суудаг. Тэгтэл нэг жижигхэн зав байж байдаг. Манай Лупи өстой гоё юм аа гэж нэрхтэн нөхөг ард нь нөгөө дүүлэн гүрж ирчихсэн юм шиг л харагддаг. Гэтэл тэрний төсөөлөл байдаг ба Лупи юу болоод байгааг нь асуухт нь хүү үгүйсгдэг. Тэр хэдий баг зодуулсан байж боловч тэр хүү би хэзээ нэгэн цагт адмирал болно. Тэгэхээр эднүсийг болгож тавина гэж ярихт нь Лупи маш иш чимээгүй сонсдог. Уул нь амар чимээ гаргадаг юм шүү дээ. Лупи хүлнэ. Чи энэ цогцолтыг дааж чадвал яг уу чамайг би аваад явъя гэхдээ цогцолт нь маш том болдруу үсгэж. Би баг багтаа бас энэ малгайг нэгэн хамгийн сайн үнээс авч ирсэн гэх яриг тэр бяцхан яриг үнэлдэг. Би энэ яриг нь таслаа амир. Тэр Лупи игтэй тулалдаж эхлэх ба манай Лупи маань тэрэлтэй маш чадварлагаар туллаа. Лупи хүү ямар тарган юм бэ гэж хэлэхэд нь бүгд ангайдаг. Урд нь гарч ирээд маш чангаар хашгирдаг. Хашгирын цогхоход манай Лупи эрдэнэ болохоор цогцолт нь нөлөөлөхгүй буцаан ойлгож өөрийнх нь болгон тэр батлаа. Тэгээд Лупи маань цогцолт юм. Тэрнийг нэгэн цогцолтоор л хийсгэдэг. Их үйлнэ. Наад чи маш сүлтэй юм ба. Чи хүчтэй нэгнээ дэрлэх болооч гэж хэлээд мэдгээ. Өнөөх зэргүүд нь чиний тийм ээ нээлцээ. Багт нь манай дүү маань уйлаад сууждаг. Энэсээ нэг жижигхэн өхөлг онгоцсноос нэг жижигхэн зэв авчихсан.
Манай дүү Лупимаас суулгачихсан үжидэг. Жоо ийм үеэр наа хаана арал үйдэггүй гэхдээ уршаага яваад гэхдээ чич хэзээ нэгэн цагт намайг дийлэх хөвчтэй нэгэн болно доо гэж инээ. Манай дүү хоол хийж чадахгүй гэхдээ шатны гэхдээ ийм том акул барьчдаг. Тэгээ хатад ирсэн байх ба. Уршаа гэж хэлээ. Тэрний яг л дуудуулах мэт. Манай Лупи маань гидсээ дүүрчихэд байж байтал яг хажууханд нэг хүн юм авч ирээд байж байдаг ба. Манай Лупи дүү хоёр маань ийм хүү ярилцаж хэлэх ба. Энийг ямар ч тоолгүй гараад явчихсан байх ба. Манай Лупи гайхалтай гэж хэлэхэд гэл уул энэ арлаас зоорог болдог. Цэргийн адмиралуудын хашаагаар манай Лупи маш шагаадаг. Адмиралууд биш шүү. Цэргийн хашаагаар хашааны яваар яг нэг хүн цаазлуулах гэж байгаа юм шиг байж байдаг. Дэжин нэрийн мэдих Зоро. Оронозоро ганц хараад таньдаг. Эм чин далайн дээрэмчтэй ахангуйч Оронозоро байна шүү дээ гэхдээ манай Лупи маань хей чи хэм бэ гэж хэлж идэг. Энэ бол далайн дээрэмчтэй ахангуйч Лупи. Гэхдээ нэг охин хажууд нь нэрээ чигээд хоол бичиж өгдөг. Тэр явж өгтөн Зоро амаанга ангаж идэх гэхдээ ихэнх даргын хүүгээд Оронозоро энээс суулж энд ингээд байж байгаа юм билээ. Энэ навшиг одоо энэ охины хоолны газрыг янз бүрийн баллаа дахаар Зоро урдаас нь юм хэлсэн биш ийм болчихсон юм билээ. Яг өгөх гэж байгааг нь хараад өнөөгч бас хүрээд ирнэ. Гайч. Өнөөхөн ч хурж ирэнгүүтээ нэгэрийг нь авснаа дивслээ таждаг. Могоогоо уйлахт нь өнөөгч нь сэргийн хаан сэргээ загнаад өгөлдөг ба сэргийн танаад сүгээр өргөж байгаа ч тийм ихтэн чи миний өдөс юу гэнэ гэд уурлаад өндөг. Манай дүү маань нөгөө охиныг очиж харагдахт нь нөгч нь Зорог дээрлэхэд байж яхад нь манай өнөө охиныг бас уншуулж гисэн байлээ. Тэгээд уншуулахт нь манай Лупи амжиж явдаг. Лупи урдны эрэхт өнөөх Зоро маань энэ доорог нэгэрэг аваад өгөх. Лупи авч өгдөг. Жоох шороотэл гэд ихт капт идгээ. Лупи хажууд нь ха гэд энийгэд байж өгдөг. Ийхүү лээ. Зоро надтай ах мөрөгдөөд ингэрсэн. Тэгээд бид нэг өргөсөндөө уучлаад хоол өгсөн гэж хэлж. Тэгтэл өнөө батлаа юм чинь хүүч ирсэн манай Лупи би доо шиг. Тэгээд уурлаа. Лупи маань уурна ганц л цохно. Өнөө тийм юм шиг инээсээр цус алдаад унжирдаг. За энэ миний бичлэг бараг дуусч байна шүү. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцай.